Hi guys. Өнөөдөр амралтын өдөр байгаа. Тэгээд өнөөдөр би 2025 оны төлөвлөгөөн дээр байгаа. Шинэ хобби буюу шинэ зүйлийг туршиж үзэх гэж бичсэн байгаа. Шинэ 2025 оны төлөвлөгөөн дээр. Тэгээд ямар хобби буюу ямар зүйлийг туршиж үзвэл бас хөвгөлтэй гоё вэ гэж хайж үзсний эцэст клайминг буюу ханан давилт хийж үзэхээр шийдсэн байгаа. Солонгост ерөнхийдөө ийм ханан давилтын клайминг центрүүд бол маш олон байт юм байна. Мөн залуучууд нь маш олноор энэ спортоор хичээлдэг юм байна. Тэгээд өнөөдөр хамтдаа клайминг хийж үзье. За би клайминг центрт ирсэн байна. Их том юм байна. Мөн давхар байртай. Тэгээд энэ давхрын клайминг хануутай юм байна. Тэгээд залуучууд маш их хичээлж байгаа спортоор. Би одоо энэ анхаарч амархан амьтдын ханууд дээр хичээлж байна. Одоо таны топны ингэж харж байгаачлаа энэ дээр ингэж анхаарч нас би чадчих ингэж өнгөтэй энэ өнгнүүдийн ингэж хандын класс нэг юм байна. Тэгээд амтнаас нь ихэлээд одоо жишээлбэл дулаан өнгө класс байна. Тэгс цэнхэр класс байна. Тэгээд энэ амтнаас ахуулаад хүн чатмаас авах хэцүү юм байна. Хүмүүс мундаг хүмүүс амар их бараг ингэж санагч шиг үсгэл сурч байгаа. Цэхэр за манай цэхэр бид нар амарч хийж байна. Харцгаая. За одоо би улаан өнгийн шат буюу дунд шатыг хийж үзэх гэж байна. Улаан өнгийн буюу саарл өнгийн хоолтыг барьж авирч байгаа. За анх эхлэхдээ хоёр гараараа барьж эхлэнэ. Тэгээд хамгийн сүүлийн хоолт дээрээ хүрэхдээ хоёр гараараа бариад дуусгах байгаа. Тэгвэл авирцглаа гэсэн үг байгаа. Энэ нь болохоор ингээд амар тийм барихад хэцүү ингээд ханан давилтанд бэлтгэхэд зориулагдсан юм моднууд байд юм байна. Одоо жишээлбэл энэ дээр ингээд гараа хийхэд ингээд жижигхэн хэсэгтэй энэ хэсгээр ингээд тогтох хуруугаараа энэ дээр бариад бас тогтох энэ ханан болохоор бас хэцүү зориултын хананууд байд юм байна. Хин нь хамгийн төрүүлж унах вэ гэж үзэх гэж байна.
За өнөөдөр ингээд клайминг хийж үзлээ. Бас гоё спорт байна. Маш хүч шаардсан. Бас өөр шинэлэг мэдрэмж авлаа. Бас олон залуучууд чөлөөт цагаараа энэ спортоор хичээлт юм байна. Би өнөөдөр нэлийн их авирсан. Тэгээд миний гар ийм болсон байгаа. Гарандаа энэ цагаан нунтыг түрхэж байгаад авирч байгаа болохоор гулгах нь бага байт юм байна. Илүү сайн бариуштай болгож өгд юм байна. Тэгээд түрхт юм байна. Тэгээд өнөөдөр маш гоё шинэ өдрийг өнгөрөөж чадлаа. Та бүхэн ч бас Солонгост ийм клайминг центрүүдээр явж хөгжилтэй цагийг өнгөрөөцгөөгөөрэй. За. Одоо хайрлаа. Бай.